Сайхан уу. За намайг Гарган гаруу гэдгээ би замун үдээс оролцож байна. Тийм сайхан хөтөлбөрт орсондоо одоо өөртөө болоод ингээд багштай маш их баярлж байна. За миний хувьд энэ нөгөө бэлтгэл бас нэгэн олон жил ингээд бэлтгэл хийж байгаа. 2006 оноос хойш ингээд 15 жил. Тийм бэлтгэл бас хөтлөөд намайг анх харуулж ирсэн. Оюун ихч маань тийм байж лээ. Их тийм юм төрөштэй. Үүнийг ингээд юм болохоор л ингээд үнэхээр бүрхэнд ингээд байж байгаа. Баярлалаа хичээг бас дахин энэ байгахаа найдаж чинь танд баярлалаа гэж хэлье. За тэгээд бүр маань жоох асуудалтай. Би юу нэм ух дургуултай. Ер нь энэ одоо хоолой дээр бараг 50 10 20 бараг болж байна. Тэгээ өөр юу вэ ингээд энэ хон дээр ингээд урмал байдаг гэж тэрийг өөрөндөө эвлэжгээд авчаад тэгээ багшийн хичээлийг үлээгээд байсан. Тэр гурван хэлхэндээ гэрмагч маань хийсэн. Тэгээ байхгүй хаашлаад байдаг. Жоох бүр өвдөд байдаг. Ер нь жоох хавнаа, жоох тэмх байсан. Тэгээ багшаа өчигдөр хүлээж аваад яг тэр өдөр ингээд багшаа орсон. Бүр маань ерөөдөө нэг тэр юу хэлгээс хойш жоох өвдсөн. Тэгээ 3 хоног жоох өвдөж байгаа. Одоо 4-5 хоногоос ингээд ерөнхийдөө зүгээр болоо хичээлээ. Тэр нь бүр маань эрүүлсэн гэж найдаж байгаа. Тэгээд багшаа маш их баярлж байгаа шүү. Тэгээд хүний энэ эрүүл мэндийг энгийн энэ цаахан аргаад тэгээд дээрэс нь одоо ухаалтай яг адиг яахтай ингээд телефоны үнэхээр мэдлэгтэй ингэж зохицоор нөгөөж байгаа одоо мэдгүй одоо үдийн батлахтаа ер нь харж байгаагүй нэг юм уу гэдэг эсвэл нэг тийм сайн гэлээ гэдэг хан төмөр явдаг. Энэ нөгөө эвэкэйтэд нэг баталгал байдаг. Тэрний нөгөө намрын баталгааны шуугатай 7 хоног шууга харах хоёрыг идэ авдаг тийм атдаг. Яг нь өөрөө л нөгөө тэрийг хинч бодчиход олоод авсан. Тэгээ тэрүүгээр нь 3 жил явдаг. Энэ жил бас мөсөөрөндөө ингэ бодож багш маань хөтөлбөр гаргалтаа орсон чинь яг тэр шууга ямар утгаар нь хүний биед яг тохирох жин тунгаар нь ингэж идэж байгаа нь үнэхээр гайхалтай хөтөлбөр. Тэгээ орсноороо үнэхээр баяртай. Үйл хавар багшийнхаа бас эзэн хөтөлбөрт явсан. Илгмаа бас мэдээж хийсэн. Тэгээ дараагийн эдний хөтөлбөр офисын ядан хүлээж байна. Тэгээд энэ сайхан тэнгэрлэг бидний дунд ийм сайхан тэнгэрлэг хүн байгаад үнэхээр хэн талхаж байна. Тэгээ үргэлжлэл ийм сайхан хүн аанда яваад хаад нэг урд замдтай зүгэлтэй чиглүүлээд өгдөг. Тэгээд одоо ямар ч юм багшаасаа ингэж салахгүйгээр байжгаад эрүүл мэндийн асуудал бол ямар нэгэн асуудал үүсгэн байна гэдгийг биеэрээ болоод сэтгэлээрээ мэдэрлээ. За би чинь жоох их үнсэх юм 8:30 за цааш нэгэн үнсдэг. Тэгээд оройнхоо юм хаяа хурд байна гэж ер нь жоох үнсдэг. Тэгээс учраас зарим хичээлүүдээ өөрөө би дааж хийгээд багшаа бичлэг дагаад хийе явсан. Тэгээ багшаа даахгүй үед тэр бичлэг дагаа исэн яг тийм ингээд нэг тийм гоё амьд нэг бүр нэг хүний нэг юм амьд уур амьсгал ингэж ерхэлдэж явж байна. Тэгээд багшаа баярлаа ингээд тэнгэрлэг сайхан хүн юмаа гэж хэлэхээр байна. Бичлэг анх нөгөө багшаа орчуулад явж байхад яасан даруухан ямар сайхан бэ гэдэг ингээд профессортэй байсан. Тэгээд ингээд ойроос ингээд өөрийнх нь хөтөлбөр доор энэ сайхан хөтөлбөрүүдэд ингээд ороо явж байгаа өөрийг ямар ч их хаттай хүн гэдэг ингэж бодож байна. Тэгээд энэ сайхан зүйл бүгдөө бас олноороо ороод олон хүнийг тэр энийг басаар эмчлэх тэгвэл бас хувь нэмрээ оруулнаа гэж бодож байна. Ингээ ангийнхандаа ороод багштай маш их баярлалаа. Энэ тэсгчтэй баярлалаа. Гэрмагчтэй манайд идэдэг. Тэгээд гэрмагч нь бас одоо хоорой ихч маань тэгээд юм л болоод аль бадмаа тийм байна ингээд бүх мэдээллийн өгчээд тэр сайхан эмчтэй талхыг баярлалаа гэж.